Веб тамхины асуудал дээр манайхан зүгээр л ээж өнөртөө л нүлгэлч хэрэгтэй билээ. Миний харж байгаа. Зүгээр миний харж байгаа онцгой шүү заяа. Би одоо шинэ ингээд жинхтэй өвчтөй байсан миний хүү бүр ингээд 2 3 настаас намайг мэддэг байхгүй одоо 6 настай. Тэгээ би байнга ярьдаг, өөрөө байнга хардаг, миний видеонууд төгөл үздэг байхгүй юу. Тэгээд бүр найз нөхдөд хүртэл ингээд манай аав тарган байсан ингээд урцсан чихэр ицээр гоё юм болсон. Тэгээ муу ол иддэг гэсэн бүх юм ярьж өгдөг. Амар ярьдаг. Тэгснэ ингээд аава та гизээ үзүүлгээд амар ичмэл тэгээ миний гизээ үзүүлэхээр бүр дайраад идэх яг үнэтэй. Тэгэхээр нэг талаас амар бахархаж ярьдаг аюу гоё. Тэрнтэй адилхан ингээд веб тамхигчдад бол нуух шүү байхгүй юу. Тэ зүгээр ингээд татвал алаа шүү гэдэг чинь сүрдүүлэх биш. Тэ зүгээр ингээд одоо би бол өөрөө веб тамхи бүгдийг хэрэгжилж үтсэн татдаг байсан. Гарсан, яаж зовсон, яаж үдэрсийг бүгдийг миний хөө мэддэг байхгүй юу? Мэдхгүй л би сайн ярьж өгдөг. Тийм учраас яг тэрэн шиг ингээд нээлттэй яриад хэлээд эхнээс нь ингээд бүр бага наснаас нь эхлээд хор ур шиг нь ойлгуулад найз нөхдийн нөлөөнд ингээд айлхуу өртүүлэхгүй байх талаас нь анхаарал өгвөл болох байхаа л гэж харж байна. Дийлэнх маань ер нь хүүхдүүдтэйгээ ялцдаг уу, аав нар маань хүүхдүүдтэйг ойрхон байдгүй те. Оройтхоос нь одоо л ихсэн дээр байх гэж харж байна. Тийм ээ нэгэн том болсон одоо тэр дундаа ингээс нь эхлэх тийм ээ ялангуяа дэвхийсэн том бандертай бол юу ч хэрэг нэмэргүй шүү дээ. За амжилт.